Танаас хаар Ахмад үеийнхний бархан ярих дуртай парадын сар шинэ гэж авдаг. нэлээд өссөн байхад бас үнэн жахаатай болдог тийм ээ. Энэ одоо олон ахмадууд маш их дуртай байдаг. Энэ бол өдөр тутмын шинэ. За манай ангийг байгуулахдаа 1939 1945 оны дайнд оролцсон. 5 6 7 8 дугаар морь телевизүүдээс 5 суман нэг аж ахуйн тусгай салааг үлдээж 1000 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулж байсан түүхтэй байдаг. Барилгын зөвлөлт шиг шүү. Сөө. Барилгын зэргийн бүтц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж, барилга инженерийн тэг 17, тэг 30, тэг 47, 110, 182 дугаар ангуудыг нэгтгэж, барилга инженерийн тусгай хорооны бүтцтэйгээр дахин шинээр 2005 онд байгуулагдсан байдаг. За зэргийн хоол ямар санагдаж байна? Анх ирээд тасахгүй байснаа болоход ямар хоол? Янзы 2017 оны 83 дугаар тогтоолоор Цэвэрлэгчний тэг 17 дугаар ангийг Монгол улсын гавьяад барилгачин Хошууч генерал Хасвчрын жүгдэр намжлалын нэрмжид болгосон байт юм аа. Энэ одоо Хошууч генерал жүгдэр намжлал гэдэг хүн бол барилгын зэрэгт бага залуу наснаасаа эхлэн албааж Атлан хамгааллын яамны орлогч сайд барилгын зэргийн ерөнхий газрын дараа Хошууч генерал зол болтлоо одоо улс харимтай ажилласан энэ түүхэн гавьяат барилгачийн түүхэн хүн байдгийг. За энэ хүн бол миний аав байдаг. Манай аавын нэрмжид босно. Би одоо хүүгийн хувьд одоо бас төлөв их баяртай байдаг. Удмаараа одоо ингээд зэргийн алба хаагаа явж байгаа хүмүүс бол зөндөө би аавынхаа нэрмжтэй ангийг одоо өөрөө хамаандлаад байж байгаа одоо тохиолдол одоо баг байдгүй байх гэж бодож байна. 2016 оны 4-р сарын 18-нд би энэ ангийн захирчийн үүрэгт ажлыг хүлээж авсан. Ажлаа аваад 1 сар болж хөдөл хугацаа цэргийн татлага болоод манай ангийн бүтцэд өөрчлөлт ороод байнгын бүрэлдэхүүнтэй анги байсан учраас цэргийн байр байхгүй, галтгоо байхгүй. Ер нь одоо хугацаа цэргийн албаагчдын ахуйн барилга байгууламжууд бол байхгүй их хэцүү байлаа л да. Тэгээд бид бүхэн одоо хамгийн анх цэргүүтэй майхан дүүлээж аваад гадаа цагаглал зохион байгуулаад өөрсдийнхөө гараар өөрсдийнхөө цэргийн хүчээр цэргийн байр галтгооныхоо барилгыг барих ажилд одоо орж байсан. Үеийнхний маань одоо бахархаж ярих дуртай тухайн үедээ өмсч хэрэгжилж байсан цэс ногоон яслын мөндөр гэдэг ч одоо энэ бай. За энэ бол 1992 оноос Зэвсэг түвшний генерал офицер ахлагч нар одоо хэрэгжилж ирсэн загвар байна. За энэ бол 1971 оноос 1992 он хүртэлх одоо хэрэгжилж байсан загвар байна. Дайчин алдрын тасалгаанд аавынхаа өмсөж эдэлж хэрэгжилж явсан хувцас формын болон эдэлгийн зүйлүүдийг одоо ингэж үзмэр болгож ингэж тавьж төгчүүлсэн байгаа. Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг барилгачд бүтээсэн юм аа гэж одоо бид ярих дуртай барьж байгуулсан барилгаа эргээд одоо дурсаад хараад байж хат бол хийсэн бүтээснээр бахархах эрхэм найдсан зүйлтэй хүмүүс байдаг.